Hey, what's up guys? За Retro NBA контентын маань за дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаарт манай Hockey баскетболын хүлгэн бит хоёр маань бол 80 жилийн өмнөх баг түүхийг бол ярихаар бэлдээд байна. За өнөөдөр NBA-ийн хамгийн анхны суперстар тоглогч за бас хөвсөл авчирсан. За NBA-ийн хамгийн анхны ер нь бол төвийн тоглогч. Яг утгаараа төвийн тоглогч байсан Жорж Майкны талаар бол ярьж хүрэхэд бол бэлдээд байна. Тий. Жорж Майкны хувьд бол тэр бүр хүн сайн бас мэдэхгүй гэж магадгүй тий. Гэтэ ер нь бол заавал сагсан бөмбөгийн фэнүүд, NBA-гийн фэнүүд бол энэ тоглогчийг бол заавал мэдэх ёстой гэдэг утгаараа бид хоёр Жорж Майкны одоо түүх сонирхолтой зүйлсийг нь ер нь ярихаар яриад байна. Тэгэхээр Жорж Майкны ер нь ихэнх одоо сонирхогч маань бол Лос Анжелес Lakers багт бол тоглолцсноор нь мэдэх бах. За тэгээд мэдээж 99 дугаараа мөхлүүлсэн байдаг. За Жорж Майкны хувьд бол зөвхөн NBA биш, сагсан бөмбөгийг өөрчлөлт авчирсан төвийн тоглогч. Ялангуяа одоо энэ төвийн тоглогч центр гэдэг зүйлийг бол анхны гол суперстарын нэг, тий анхны ерөн суперстарын нэг гэж ер нь бол хэлж болно. Тэгээд Жорж Майкны түүхээс нь эхлээд ингээд товчхон явах юм бол 24 он төрсөн. Тэгээд анх энэ залуугийн хувьд бол тийм сакс тоглох нэг сонирхолтой залуу байгаагүй. Ер нь өөрөө тийм хөгжимд их сонирхолтой ийм залуу байсан. Тэгээд ах нь сакс тоглодог байсан. Тэгээд ахынхаа шахалтаар гэх юм уу ер нь бол бас өөрөө их өндөр болоод 6.10 тий. Одоо 2 м 8 см өндөр. Тухайн үед бол 2 м 8 см гэдэг бол одооний бол Виктор Вембаньяма шиг яав минь шиг л байгаа гэсэн үг шүү дээ. Тийм л одоо гаж үзэгдэл бол байсан тий. Тэгээд яхахгүй тийм өндөр байсан учраас сакс тоглохоор бол шийдсэн. Тэгээд коллежид одоо Депаули их сургуульд мань хүн ороод энэ одоо юу гэж байгаа Рон Мейер гэдэг дасгалжуулагчтай анх танилцаад энэ дасгалжуулагч бол түүнийг одоо сагсан бөмбөгийн одоо энэ гайхалтай карьерийг эхлүүлэхэд бол гол чухал өөрийг бол гүйцэтгэсэн байгаа. За мэдээж түүнийг илүү их хүчний дасгалууд хийлгэжсэн, хурд хүчний дасгалууд хийлгэжсэн тийм ээ. Тэгээд ур чадрын дасгалууд бол маш их хийлгэжсэн. Тэр утгаараа Жорж Майкн тэр одоо их сургуульд байсан үе нь бол одоо маш хурдан гэж өссөн байгаа. Тэгээд бидний одоо мэдэх Жорж Майкн drill гэдэг байдаг шүү дээ. Одоо шийдний хоёр талаас ингэж самбартдаг тий самбардаж буцдаг. Одоо бол бүх төвийн тоглогчдын зайлшгүй хийдэг нэг тийм дасгал сургуульд бол болцсон байгаа тий. Тэгээд анх бол түүнийг бол гаргаж ирсэн хүн бол яхахгүй Жорж Майкн байдаг. За тэгээд мэдээж Жорж Майкны хувьд бол коллежд байхдаа бол одоо NIT төрүүлж исэн. За тухайн NIT гэдэг бол одоогийн үеэр NCAA байхгүй юу? Одоо бол NCAA нь илүү болцсон болохоос тухайн үед NIT нь бол одоо үндэсний авраг гэдэг нэр хүндтэй маш тийм нэр хүндтэй коллежийн шагнал бол байсан. Тэмцээн бол байсан. Тэгээд тэнд төрүүлж исэн. Тэгээд 4 жил Депаулиг сургууль сураад 1946 онд одоо NBA-д орж одоо Chicago Bears гэдэг багт анх орж 2 жил тоглосон. Тэгсэн. Chicago Bears эхний жилээ шууд орж ирээд төрүүлээд дараагийн жил нь болохоор Minneapolis Lakers руу ороод бас шууд төрүүлсэн байгаа. Тэгэхээр NBA-д орж ирсэн эхний 2 жилээ шууд төрүүлээд ингээд явж ирсэн. Тэгээд үүний дараа бол одоо мэдээж бидний мэдих NBA лөө яг NBA болохоос өмнө BAA гэдэг нэршилтэй байгаа. 1950 онд бол NBA гэсэн нэршилтэй болсон байдаг. За тэгээд 47-оос 49 онд бол яг BAA-д тоглоод бас нэг удаа авраг цом авсан байгаа. Тэгээд 50 оноос хойш ер нь бол 1957 он хүртэл бол тоглосон. Дундуур нэг жил бас өнччүүд зодог тайлж өнччүүд нэг үлрэлийн дараа буцаж орж ирээд тоглож исэн бас сонирхолтой түүхтэй юм байлээ. За энэ хугацаанд Жорж Майкн бол ерөнхийдөө нийтдээ 4 удаа бол NBA All-Star болсон байгаа. All-Star-ын тоглолт маань өөрөө 1950 оноос хойш 51 оны үлрэрлээс эхлээд болсон гэхээр ерөн зодог тайлах хүртэл бол All-Star болсон. За 3 удаагийн онооны авраг. За бүр плей-офф бүр 30 оноо хүртэл дунтжилж исэн тоглолтууд бол байгаа. Мэдээж бол хамгийн тухайн үед бол самбарын хамгийн өндөр тоглогч байсан учраас бол самраас бөмбөг авалт тийм бас авраг болж исэн. All-Star MVP-г авч исэн тий. За мөн BAA болон NBA-ийн одоо бэлэгдлийн багт бол нэгдүгээр багт бол дандаа нэрлэгдэж исэн. Тэгээд хамгийн сонирхолтой түүх нь болохоор надад бол Minneapolis Lakers одоо нэг Los Angeles Lakers багийнхаа түүхтэй хамт бичигдээ явдсан шүү дээ.
Энэ багийн бол 5 аваргын цомд нь бол өөрийн гар биеэр оролцсон. Тий. Minneapolis Lakers бол NBA-гийн хамгийн анхны dynasty гэж ярьдаг тий. Тэгээд мань хүн бол шууд орж ирээд 6 жил 5 аварга авч байгаа байхгүй. Тэгээ энэ бол одоо шууд анхны dynasty-г бол одоо George Mikan-ы dynasty гэж хэлж болох. George Mikan-ы 90 үе гэж нэрлэж байна шүү дээ. Тэгэлгүй яг уу. Яг уу мэдээж мань хүний хувьд карьер нэг богино байсан ч гэсэн яг тэр тоглосон жилүүдэд бол үнэхээр одоо сагсан мөгийг өөрчилсөн, сагсан мөгийг аварсан нэг тийм тоглогчтой нэг бол яхахгүй бол байгаа. Тэгээ нэг тухайн үед бас Finals MVP гэж бас байгаагүй тий. Тэрний оронд бас MW биш MBWA NBA MVP гэдэг бас цомыг бас өмнө өгдөг ус. Энэ бол одоогоор бол бараг л үлрэлийн MVP-тэй бол дүүц хүцэл шагналгийгддэг. За тэгээд George Mikan маань бол анхны бол 3 дараалж бас авраг авсан. Тэгсэн. Тоглогчдын нэг босноор бол онцлог. Анхны 3 дараалсан, анхны back to back хийсэн гэдэг тий. Яхахгүй анхны гэдэг үгнүүдийг бол George Mikan дээр бол нэлээ их байдаг. Тийм ээ. Ер нь бол NBA-ийнхэн бол анхны суперстар тоглогч одоо яг тэгээ бусдаасаа яг элит бүр тасархай тий. Одоо жил болгон хүмүүс одоо таныг хүмүүс мэддэг одоо тухайд магадгүй 1950 онд бол одоо сагсан бөмбөгчийг бол George Mikan-аар л тэглүү ах уу. нэрлдэг байсан бол. Тухайд бүр ийм нэг түүх байгаа. Одоо New York Knicks, Minneapolis Lakers хоёр Madison Square Garden тоглож байсан байгаа байхгүй. Madison Square Garden-ы гадаа хаягн дээр нь New York Knicks versus George Mikan гэдэг ийм одоо бүр хаягтай хүртэл байсан гэж байгаа. Тэгэхээр тэр бол одоо энэ тоглогчийн тэр нөлөө, энэ тоглогчийн тэр эзэрхэг байдал бол ямар амар байсан бэ гэдгийг бол илтгэх бас нэг тийм түүх бол байдаг тий. Тэгэд энэ тоглогчтой холбоотой бол одоо нийт одоогийн яг NBA-д ашиглагддаг бол 3-4 бол зохиогдож гарч ирж ирсэн гэж байгаа. Тэгэд энэ талаар маань бас манай хүлгэн гоё дэлгэрэнгүй. Тий. За эхний дүрм нь бол бид нэр одоо будагтай талбайд 3 секундын дүрм гэж байгаа шүү дээ тий. Будагтай талбайд 3 секунд зогсож болохгүй тийм ээ. Энэ бол George Mikan-аас гаралтай гэж байгаа байхгүй. Тухайн үед George Mikan зүгээр самбарын доор очингуудаа зогсоод бөмбөг авсан бол оноо олдог байсан. Тэгээд тэр үүнийг одоо боловлохын тулд 3 секундын дүрм гаргаад дээрэс нь одоо энэ будагтай талбайг 6 фит байсныг нь 12 фит болгосон. Дахин одоо өргөжүүлсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ тоглогчийн тэр доор байрлал эзлээд бөмбөг аваад тоглож байгаа байдал нь бол үнэхээр гайхалтай бол байсан тий. За хоёрт нь бол мэдээж энэ тоглогчийн defensive одоо goaltending гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Тэгэхгүй хуучин бол мань хүн шидний доор зогсоод нөгөө дөрвөлхөө ингээ урд нь зогсож жагаад тэгээд ирсэн бөмбөг болгоныг зүгээр ингээ шиднээс зүгээр цохоод гаргадаг гэсэн. Нөгөө нэг орж явсан бөмбөгийг л ингээл гараад тавьчихдаг гэсэн байна. Тэгээд нөгөө NBA-г сонирхолгүй болгож байсан гэдэг утгаараа тэр defensive goaltending гэдэг одоо бидний мэдхтэй goaltending-ийг бол анх гаргаж ирж байсан. За offensive goaltending-ийг бол мэдээж одоо Will Chamberlain тий Will Chamberlain бол ингээд зүгээр ингээд шидсэн бөмбөгийг зүгээр дээрээс нь аваад ингээд зүгээр ингээд тавьчихдаг байсан гэдэг байхгүй тий. Тэгэхээр ийм бас нэг түүх бол байгаа. За тэгээ гуравт нь бол мэдээж одоо 24 секундын дүрмийг бол оруулж ирсэн байгаа. За энэ нь болохоор ингэдэг байсан гэж байгаа байхгүй. George Mikan хэтэрхий эзэрхэг байсан учраас George Mikan бөмбөг өгүүлэхүн тулд эсрэг баг нь өөрсдийн одоо бөмбөг эзэмссэн үедээ ерөөсө товтолдгүй байсан гэж байна. Ерөөсө бөмбөгөө бариад ингээд цогтчихдаг байсан. Яваад тий. Тэнгүүд нь одоо бас үйдэг шүү. Тий, харин тий. Тэнгүүд хоёр тэгээр одоо хожж байгаа. За тоглолт ихтэй хоёр тэгээр хожж байгаа үед эсрэг баг нь бөмбөгөө бариад ингээд ерөөсө цухтаад байдаг гэсэн. Тий. Тэнгүүд одоо тухайн одоо баримтуудыг харах юм бол 12 11 гэдрээр дууссан тоглолтууд их байдаг байхгүй. Тий. Тэгэхээр нөгөө нэг George Mikan бөмбөг өгүүлэхгүй бид нар оноогоо барьж хожно гэдэг нэг тийм тактик бол байдаг гэсэн. Дөрвөө цухтаачдаг байсан шүү дээ. Тэгэхээр мэдээж тийм одоо сагс бол сонирхолгүй тийм ээ. Тэгэхээр NBA маань бол 24 секундын довтлооны 24 секундын дүрмийг бол энэ нь бол нэг талаараа айгүй ашигтай дүрм болсон баг. Одоогийн NBA-д яхад. Тэгээд ер нь энэ гурван одоо гол дүрмийн өөрчлөлтийг бол George Mikan-аас бол эхэлтэй гэж үздэг. Тэгээд яг хоо жижиг одоо өөр бас дүрмүүд бол тухайд бас гарч ирж ирсэн. Тийм энэ гурваас бол надад бол яг эхний хоёр нь бол George Mikan-ы эсрэг гаргаад сүүлийнх нь болохоор George Mikan зориулж гаргасан байна л чарлаа та тий. Яг зөв. За тэгээд George Mikan маань бол 1956 оны улирлыг дуусгаад бол зодог тайлж бол. Тэгэд мэдээж NBA алтрын танхимын гишүүн. За NBA
шилдэг 50 тоглогчийн нэг, шилдэг 75 тоглогчийн нэг. Тэг 1959 онд анхаалжийн тахимд бичигдсэн. Тэгээд мань хүний карьер бол яг одоо NBA-ийг оролцуулах юм бол 10 жил бол байгаад байгаа. Гэхдээ NBA-ийн 2 жилийг хасаад тэгээд бас дунд нь 1 жил завсарсныг хасах юм бол ер нь бол нэг 7 улирал идэвхтэй тоглосон бол нэг 7 улирал бол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ тоглогч бас тухайд нэг өвдөгний гэмтэл дээрээс нас хувийн гэр бүлийн шалтгаантай гэдэг утгаараа ер нь бол маш эрт зодод тайлж ирсэн. Тэгээд энэ тоглогчийн нэг гайхамшигтай юм бол одоо Bill Russell, Will Chamberlain гэдэг түүний араас гарч ирж байгаа төвийн тоглогчдын гол одоо шүтэн нь бол байсан. Тэ. Тэгэхээр яг харахгүй одоо энэ төвийн тоглогчийн 90 үеийг одоо нээсэн хүн гэж ер нь бол Жорж Майкныг бол нэлж болдог. Нэг тийм ийм үг өгдөн шүү дээ. Саксон бөмбөгийг өндөр хүн тоглодог гэдэг. Яг л анх үнсэлсэн үнийн хүн байгаа даахгүй. Тэгэд сүүлд одоо бас манай орчин цагийн үеийн хамгийн доминант тоглогч бас Шак хүртэл Жорж Майкнд хүндэтгэл үзүүлээд. Бас анх нэг бас сакс үзэж байгаа түүний тоглолтуудаас айгүйх. Инспирэшн авч ирсэн гэж бол ярилцлага өгсөн байдаг. Шак, Жорж Майкл хоёр бас жоохон дотно байсан юм шиг байна. Тухайн үед те. Тэгээд Lakers эрэхтэн мань хүн байсан шүү дээ те. Тэгээд Жорж Майкны нэрийн утсуулсан тоглолт нь бол hook shot гэдэг. Одоо тухайн үед одоо бидний мэдхээр бол Will Chamberlain-ы hook shot байгаа шүү дээ. Яг Will Chamberlain бол нэг түвшээ ахиулсан бол анх үнийг одоо гаргаж ирсэн, нэвтрүүлсэн хүн бол Жорж Майкл гэдэг те. Одоо даллаж шийдэх тийм үү те. Тэрийг нь бүр өндөр түвшинд бол Карим Абдул-Жаббар Sky Hook болгоцсон шүү дээ те. За тэгээд өнөөдрийн дугаар маань бол бас хүмүүст бол таалагдсан гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд бид хоёр бол бүр нэрээ бараг л 80 жилийн өмнөх түүхийг хуудснаа ингээд зөвхөн те. Ёстой л ретро те. Ретро тоглогчийн талаар танилцууллаа. Тэгээ та бас дараа нь ямар тоглогчд за ямар багийн талаар бас яриулах хүсэлтэй байгаа те. Тэр талаараа бас бидний хуудас бишээ сувгийн доор комент бичээд өгөөрэй. Тэгээд ретро стейшн суугаа та хэд маань бас subscribe хийхээ мартваа. Тэгээд манай гоё студ те. Манай арын альбан нэрээ бета ажиллаж байгаа гэдгийг бол бас хэлмээр байна. За тэгээд өнөөдрийнхөө бас контентыг бүтээхэд тусалсан хүлгэндээ бол баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Бүгдээрээ peace out. За баярт.